ёстой биш. Бүх өнөөдөр өөрийгөө би организм яаж ажилладаг, яаж бид нарын одоо хүний анатомийн одоо физиолог хэрхэн ажилладгийг шатаарч болтугай сурах ёстой юм байлээ. Тэгжээж бид нар биоорганизм ойлгоно, тэгжээж удирдах чадна гэдгийг би ойлгосон. Бидний биоорганизм бүх юм уялдаа холбоотой гэдэг нь үнэ. Баярлалаа, гуйнаглаа, үеийн хүртэл бүх биоорганизмтай холбоос үлбэг дагуулдаг гэдэг нь ч гэсэн. Ёо яг одоо жоо нойр үрж. Тэгтээ би та нартай гоё юм ярив. Нэрээ намайг нэг комментэн дээр багнасаа яриач гэсэн байсан. Миний багнас яа миний гэдэс дуурчлаа. Тамаагүй. Би аль эрдэнтэй хам байна уу? Тооцоо би нэр эрдэнтэй хам тэгээд би эрдэнтэй төрсөн. Тэгээд эрдэнтэд би 4 нас хүртэл амьдэрсэн. 3 жил үү? 4 нас. Тэгээд би 4 настайгаас Улаанбаатар хот руу шилжээд манай аав ээж хоёр биний хэрлүү. Яа миний чад гэж дуугаад байгаа. Биний хэрсэн юм шиг санагдаад байгаа юм. Яраагүй болов. Мартчих. Энэ ASMR үстэй. Тэгвэл үуч хамаагүй ярьж байгаа шүү. Хэрвээ амар би тэнэг санагдаад байгаа юм бол өөр бичлэг үзээрэй. Яг тэгвэл одоо яг 4:40 болж байна. Миний ингээд нойр үргээд байгаа үе болохоор би бүр юу ч хамаагүй ярьж магадгүй шүү. За. Би зүгээр л гоё бичлэг юмэр санагдаад хийж байгаа. Би өөрөө бүр ингээд нүдэн хийвчиж байна. Танартай адилхан. Би ярьсан санагдаад байгаа юм. Яраагүй юм болов. Юу за гоё хөвгөлтэй юмнуудаа яриа заяа. 10 жил мөлийн ч юм уу. Та намайг мэднэ. Би 10 жилдээ 75 дугаар сургуульд байсан. Тэр сургууль тэр анги миний хувьд хизээж марташгүй дурсамжтай цаг мөчүүд гэж би боддог. Яагаад гэвэл яагаад гэх юм бол би тэр ангид 3 дугаар ангид шилжиж орж ирсэн. Тэгээд манай анги одоо хүртэл би мартадгүй амар гоё анги байсан. Мэдээж хүн болгоны 10 жилийн ангийнхаа мэдээж хамгийн гоё нэгтэй адилхан тэр анги бол миний хувьд амар гоё анги байсан. Би тэр сургуулиас бүжиглэж сурсан, өөрийгөө нээж сурсан. Тэгээд би амар даруухан байсан. Тэгтээ би даруухан хэрнээ галзууч юм шиг. Гэвгүй ер нь л ингээд манай ангид ийм октын фракцууд гэдэг байсан байхгүй юу? Тэгээд ингээд ер нь ангийн хамгийн нэг гүйл жоохон тийм хөдөлгөөнтэй ч юм те юм таяастай нэг октод нийлдэг юм октод идэв штэ. Одоо нэг солосын нэг юм санигэд кинобайдаг штэ. Яг тэрний октод шиг бид тийм дайцуудтай сахгүй ангита. Тэг тийм арай нэг өөр яг муугаар хэлээгүй л те. Тийм октод байсан. Тэг би яг тэр октодын хамгийн даруухан наахгүй. Тэгс
хүмүүсийн ирнэ. Даруухан биш юм шиг дээ найзтайгаа багтаа. Тэгтэл би даруухан байсан. Тэгэл бид нар нөгөө нэг янз бүрийн тэмцээнд амирх ордог. Тэгэл дүүргийнхаа бүжгээ тэмцээнд ороод би дүүргийн бүр амтлагаараа яслаг алтан медаль авч ирсэн. Тэгэл шинэ жилийн баярын Мишелд орж ирсэн. Ер нь бол би бүр ингээд одоо хүртэл ингээд зүрх сэтгэлд байдаг. Тэр өдөрсөмж дээрээ найз нөхөд маань. Тэгтээ би 9-р ангиас шилжсэн л дээ. Халах сургуулаа бол өсвөрийн залуу зохион бүтээгчдийн лаборатори халах сургуульд сурсан. Бас тэр сургуулиас зөндөө юм сурсан. Би яг ингээд дэлгэрэнгүй ярах гэхээр уучлаарай жоохон залхуур. Миний ингээд бас нэр толгоор. Тийм байна. Монголд нэрээ корона гараад хэцүү ч байна да. Тэгтээ би нэг юм гайхаж байна. Яг ийм хэцүү үед Монгол шиг ингэж хамаг хилээ хаагаад хүмүүсийн хаан жижиг дунд бизнесийг дампууруулад ард иргэдээ боддгоо ус манай шиг тийм ус байхгүй байгаа. Зүгээр л дараа нар нь сайхан жүжигээ тавиад сайхан мөнгө идэж байгаа байх. Усаас дэлхийгээс юм уу баг. Өрөвдөлтөй ч юм дөө тэгээд нэг тогмогийн тэглэх гэж гош оруулж байгаа л хүмүүсийг станерээ сайхан самарч байгаа шүү. Ерөөсөл мөнгө. Тэгээд ард иргэд нь хүний нутагт ямар их зовж байгааг яагаад ойлгохгүй болов. Бараг би бүр яг үнийг хэлэхэд монголчууд бүгдээрээ корона тусахгүй тэгээд сайхан дараалал суугаад тэгжүүл бараг нэр амар шүү. Шиг зүгээр. Ингэж хоёрын хооронд карантин хийгээд хинт чашиггүй. Ажил хөдөлмөрөө хүмүүс нь хийдгээрээ хийгээд тэр займаага бариад тэр дүрм журмаа бариад амьдраад явах ёстой байгаа чи амьдрал штэ. Хоёрын хооронд ингээд ард иргэдэд тусалж чадахгүй байж ингэж болохгүй. За ийм юм ярил шууд стресстэй чинь дээрээс бүр нэрсэрэж нэг бол. Миний микрофон амар мэдрэг байгаа зодоо ингээд.
санаанд орж байгаа нэрнүүд гэсэн чинь л шууд хараараасаа тийм нэрнүүд шууд ингээд автоматар орж ирж байна. Миний тарих амар ажиллаж штт. За энэ хүмүүс амар гоё тийм алгантай гоё нэг юу яан гэлээ. Амар гоё юм тохиолдно гэсэн штт. За тийсэн яа түлээж. Та нар нэр нь орсон хүмүүс хэлээрээ. Нэр нь